Сайн байцгаана уу сонсогчдоо, мегмар гайраг болсон байна. 4 сарын анхны өдрийн бас мэндийг хүргэе. Хуваарийн дагуу ордог энэ удаагийнхаа дугаараар Америк нэгдсэн улсад болсон маш тийм сонирхолтой, гэхдээ одоо маш харамсалтай. За тэгээд нэг талаараа одоо бас нийгмийн дүрм журманд өөрчлөлт оруулсан болсон явдлыг та бүхэнд ярьж өгөхөөр шийдсэн байгаа. За энэ түүхийг олж мэдсэн даруйдаа шууд та бүхэнд ярьж өгмөр санагдсан. За тэгэхээр өөр оршил ярилгүй шууд яриагаа эхлүүлцгээе. 2006 оны 4 сарын 27-ны үүрээр Мичиган мужийн нэг жижигхэн хотод амьдардаг айлын утсан дугарсан. За гэрийн эзэн утсаа авч ярьсныхан дараа түүний сонссон зүйл тухайн гэр бүлийнхний амьдралыг 10-оор нь өөрчилсөн ба. За тухайн болж өнгөрсөн үйл явдлыг ойлгохын тулд яг өмнөх өдөр нь буюу одоо 4 сарын 26-ны өдрийн үйл явдлыг та бүхэнд дэлгэрэнгүй ярих хэрэгтэй болно. 4 сарын 26-ны өдөр 3 дахь өдөр байсан. За тухайн үед бол 18 настай байсан Whitney Serac гэх оюутан эмэгтэй өглөөхөн их сургуулийнхаа кампус дотор лекцэндээ суух гад хичээлийн байрлалгаа явж исэн ба. За энэ эмэгтэй бол Индиана мужийн Апленд гэх жижигхэн хотод байдаг евангелист шашны чиглэлийн либерал урлагийн сургууль болох Тейлор их сургуулийн 1-р курсын оюутан байсан. Апленд гэх хот нь бол Interstate 69 хурдны замын зүүн хэсэгт байрладаг. Indianapolis болон Fort Wayne гэх хоёр одоо том хотын яг дунд нь байдаг тийм жижигхэн хот юм байна. Whitney тухайн сургуульд элсэж орсон учраас Апленд хотод хагас жилээс одоо дээш хугацаанд амьдарсан. Тэгэд чудахгүй амралт нь эхлэх гээд 1-р курсийнхээ турш нэлээд олон найз нөхөдтэй ч болоод амьдсан. За Whitney өөрөө бол нэлээд тийм нээлттэй зөвхөн шинэ ирсэн оюутнууд гэлтгүү. Дээд курсийнхээ оюутнуудтай ч гэсэн танилцаад анх очиж байгаа хүмүүсийг бодвол илүү тийм туршлагатай, илүү мэдлэг мэдээлэлтэй байгаа нь ч гэсэн давуу тал болж исэн. За 26-ны өглөө Whitney хичээлдээ суух гэж явж байгаад нэг зарлал олж харсан юм байна. 4 сарын 27-ны өдөр болох их сургуулийн шин захирлын хүндэтгэлийн хүлээн авалтанд зориулж заал засах сайн дурын оюутан хайж байгаа тухай одоо тийм зарлал байсан. За тэгээд тэр зарынхан дагуу явж очиод лавлсан чинь сайн дурын ажилд бүртгүүлсэн байгаа хүмүүсийн одоо дийлэнх нь дээд курсын оюутнууд гэдгийг нь мэдэж авсан. За 26-ны өдөр Whitney-гийн хувьд бол энгийн өдрүүд шиг өнгөрсөн байгаа. Тэр бол хичээлдээ яваад дараа нь хичээлээ тавтаад найзуудтайгаа уулзаад оройн тэгээ байрлалгаа буцаад унтахаар хэвцэн. За тэгээ Whitney гэх эмэгтэй амьдрал дараах одоо 24 цагийн дотор ямар ч одоо хүний төсөөлхийн аргагүйгээр оронгороо эргэж байгаа гэдгийг харамсалтай нь тэр бол огт мэдээгүй. За өглөө эрт бол арай бусад өдрөөс эрт сэрээд шүршүүрт орсныхоо дараа шүүгээгээ ухаад ямар хувцас өмсөх талаараа нэлээд удаан бодож зогссон. За тэгээ хувцас сонгоод гарахынхаа өмнө буцаж толны өмнө зогсоод өөрийнх нь одоо гадаад төрөх зүгээр харагдаж байгаа хэсгийг шалгасан. За тэгээ яарахгүй бол хоцрох гээд байгаагаа мэдсэн болохоор хурдхан шиг хүрмээ аваад өрөөнөөсөө гарсан байна. За Whitney бол ойролцоо байдаг машины зогсоол дээрх уулзах цэг дээр очисон чинь их сургуулийн фургон машины эргэн тойронд бол нэлээд одоо хэдэн оюутнууд цугларсан байсан. Тэдний дунд нь бол 7 оюутан. За тэгээд ихэнх нь төгсөх курсын оюутнууд байсан. За бас нэг их сургуулийн ажилтан очисон байсан. Whitney тэр оюутнуудын нэгийг нь ч танихгүй болохоор явж очисон даруйдаа өөрийгөө танилцуулсан байна. Бүгдээрээ түүнтэй мэдлээд за Whitney бол хамгийн сүүлд ирсэн хүн байсан болохоор явж очисныхан дараа бол бүгдийг нь машинд суулгаад зогсоолоос хөдлөөд хойд зүгт байх одоо Fort Wayne гэд хот руу хөдөлсөн юм. Тухайн хүлээн авалт болох заал нь Fort Wayne хотод байрладаг. За тэгээд тэдний сургуулиас одоо тийшээ очихын тулд 1 цаг яваад хүрэхээр байсан юм байна. За тэгээ Whitney яг өөрийнх нь хажууд сууж явсан 22 настай төгсөх курсын оюутан Laura гэдэг оюутантай яриа өрнүүлж эхэлсэн. За энэ хоёр эмэгтэй бол урд нь огт ерөөсөө уулзж байгаагүй, бие биенээ танихгүй хүмүүс мөртлөө бие бэлтрийн хувьд хоорондоо бол нэлээд төстэй, хоёулаа өндөр, тэгээд хоёулаа шаргал өстэй, туранхай байсан болохоор анх ингээд одоо машинд сууж байхад нь нэг сайн дурын оюутан та хоёр ингээд эгчдүү хоёр юм уу гэж асууж исэн маа. За энэ хоёр эмэгтэй гаднах төрх төстэй байснаас гадна яриа өрнүүлж эхэлсний дараа хоёуланд нь өөр бас адилхан зүйл байгаа гэдгийг олж мэдсэн. За тэр нь юу байсан гэхээр Laura ч гэсэн Michigan мужийн жижигхэн хотоос ирсэн гэдгээ хэлсэн явдал байсан. Тухайн хотыг нь Caledonia гэдэг Whitney-гийн төрж өссөн Gaylord гэдэг хотоос урагшаа 2 цаг орчмын зайд байдаг тийм газар байсан ба. За ингээд нэг ч удалгүй тэд бол Fort Wayne хотод хурч очисны дараа сайн дурынхан буугаад за тэгээ хүлээн авалтын зал руу орцоосон. За тэд бол дараагийн хэдэн цагийн турш ширээ сандал зөөж байрлуулж халбах сэрээ зэргийг нь өрөөд одоо гоёл чимэглэл өлгцгөөж ажилласан.
За харин энэ бүх хугацаанд Лора Уитни хоёр бол байнга хамт байж хоорондоо ч гэсэн одоо ярих зүйл дуусахгүй үргэлжилжсэн. Оройн 7 цаг орчимд одоо маргаашийнхын ёслолын арга хэмжээнд зориулсан бэлтгэл ажил бол бүрэн дуусч сайн дурынхан ажиллаа хийж дууссан гэж үзээд заалнаас гараад за тэгээ буцаад нөгөө фургондо сууцгаагаад кампус руугаа хөдөлсөн юм. За буцах үеийн эхний хэдэн минутын турш Лора Уитни хоёр бол яриад явж исэн ч гэсэн удалгүй одоо бусад хүмүүс шиг бүхэл өдөржингөө ингээд юм зөөж ядарсан болохоор тэгсгээд бүгдээрээ чимээг болцоосон. За ингээд 30 орчим минутын дараа машин бол кампусаас ердөө хэдхэн километрийн зайд явж явах үеэр нь маш хурц гэрэл өөдөөс нь тусаад ердөө хэдхэн секундын дараа гэхэд машин бол тэр чигтээ хурц гэрлээр бүрхэгдээд дараа нь ингээд машины одоо уртлын суудлын дээр сууж явсан хүн маш чангаар бурхан минь үгүй гэж ойрлохын сонсогдоод тэгээд нэг мэтгэд бол гинэт бүх зүйл намжин болсон. Ердөө хэдхэн минутын дотор Interstate 69 хурдны замаар явж исэн жолооч нараас 911 рүү бүр хэдэн 10 дуудлага ирж аимшигтай осол болсныг мэдээлж эхэлсэн. Анхны аврах баг ослын газар явж очихын өмнө ер нь бол ингээд муу бүхнийг таамаглаж исэн ч гэсэн явж очиод бүх зүйлийг нүдээр харсныхаа дараа маш их цочирдож хүлээж авсан юм байна. За Тейлор их сургуулийн ойролцоо байдаг Interstate 69 хурдны замын хойшоо болон урагшаа чиглэсэн игнэнүүд дээр том тэгээ эрэмгэн хурц тийм төмөрлөг зүйлүүд энэ тентгүү тарсан байдалтай. Тэгээ шилний хилтерхий зам дээр хаа сайгүй мөн цогцснууд энэ тэнд шидэгдсэн байдалтай харагдчихсан. Уитни болон Лорагийн харсан тод гэрэл нь 36 тонн жинтэй ачаагаар дүүрэн чиргүүлтэй ачааны машины гэрэл байсан байж таарсан. За тухайн машиныг нь Роберт Спенсер гэдэг хүн жолоодж явж байсан. За Interstate 69 хурдны замаар хоошоо чиглэж явж байхдаа жолооны ард тухайн хүн маань бол унтсан байсан. За тэр үед бол ачааны машин замаасаа гараад хоошоо болон урагшаа чиглэсэн игнэнүүдийн хоорондох одоо өвсөн дундах зурвас руу ороод улмаар урагшаа чиглэсэн игнэнд гарч ирээд Лора Уитни нарын сууж явсан фургонтой мөргөлдсөн байгаа. За тэгээ мөргөлдөх үеэр бол фургоны хажуу тал юучгүй цөмрөөд машин одоо эргэж эхэлсэн маа. Тэгээ яг их биерүүн мөргсөн болохоор дотор нь сууж явсан оюутнууд зам руу хүчтэй шидэгдсэн байсан. Анхны тусламжийн баг ослын газрыг тэр чигт нь шалгаж яаралтай арга хэмжээ авч эхэлсэн. За ачааны машины жолооч Роберт кабин дотроо ямартаач амьд байсан. Харин фургон дотор явж исэн 9 зорчигчоос 5 нь бол газар дээрээ харамсалтай нь одоо нас барсан юм байна. За энэ явдлаас бол хэдэн цагийн дараа буюу 4 сарын 27-ны үүрээр Мичиган мужийн Гейлорд хотод амьдардаг Уитни Серакийн одоо гэр бүлийнхэн утас дуурах чимээнээр сэрсэн байгаа. За тэгээ утсаа авсан чинь залгасан хүн нь бол шүүх шинжээ чимж байсан. За тэдэнд бол охин нь одоо осолд орж нас барсан тухай мэдэгдсэн юм байна. За үүнтэй зэрэгцээд Мичиган мужийн Каледония хотод байдаг Лорагийн эцэг эх рүү бас л үүрээр залгаад танай охин Лора автомашины осолд орсон амьд үлдсэн. Гэхдээ биеийн байдал нь маш хүнд байгаа гэж хэлсэн юм байна. За ингээд ийм нэг маш том одоо харамсалтай ослын дараагийн хэдэн өдрүүдэд нь Серакийн гэр бүл Уитнигийн цогцсыг Гейлорд хот руугаа зөөвөрлүүлээд оршуулгын яслалтанд бэлтэж эхэлсэн. Осолд орж бие нь бол маш ноцтой гэмтэл авсан учраас гашуудлын яслалыг хаалттай авсанд хийж оршуулахаас өөр аргагүй болсон байсан. За харин нөгөө талд Лорагийн гэр бүл Fort Wayne хотод байдаг Park View гээд эмнэлэг рүү очоод охин нь бүр толгоноос хөл хүртлээ гипсдүүлээд болттой хүзүүний хамгаалалт зүүсэн ухаангүй байдалтай эмнэлгийн орон дээр хэвтэж байгааг нь олж харсан юм байна. За эмчнэр бол Лорагийн гэр бүлийнхэнд Лорагийн бие одоогоор тогтвортой байгаа ч гэсэн тэр ухаан орох эсэх нь тодорхойгүй байна. Ухаан орлоо ч гэсэн тархины ноцтой гэмтэл авсан болохоор цаашид одоо хэвийн амьдрах чадварт нь нөлөөлөх магадлалтай гэж хэлсэн юм байна. За ингээд Лорагийн ар гэрийнхэн охиндоо одоо байж болох хамгийн сайн хувилбарыг сонгоод урт удаан хугацааны сэргээн засах эмчилгээ мөн шаардлагатай гэж үзсэн болохоор Fort Wayne хотоос Grand Rapids гээд хотын тархины гэмтэлтэй өвчтнүүдийг сэргээн засах эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэр гаргасан. За Лорагийн гэрийнхэн бол түүнийг өөр эмнэлэг рүү зөөж авч явж явах үеэр Уитнигийн ар гэрийнхэн салах ёс гүйцэтгэх бэлтгэлээ хийж исэн ба. 4 сарын 30-нд буюу ослоос хойш 3 хоногийн дараа оршуулах ёслолыг зохион байгуулсан. Уитнигийн найз нөхөд танилуд нь бүгд бараг ирж ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн. Түүний оршуулганд бол нийт 1400 гаруй хүн оролцсон байсан нь Гейлорд гээд одоо нөгөө жижигхэн хотын нийт хүн амын бараг тал хувьтай тэнцэжсэн байгаа. Grand Rapids-ийн эмнэлэгт байсан Лораг гэрийнхэн нь бол 24 цагаар ээлжилж сахижсэн.
За тэгээ байжсэн чи ашгүй баяртай мэдээ олж сонссон. Тэр нь юу байсан гэхээр тархины онцлогооны хариунаас нь харахад Лора ухаан орох магадлал өндөр байгаа ч гэсэн яг хизээс ирэх нь бол тодорхойгүй. Гэхдээ найдлага их байна гэж эмчнэр хэлсэн. За ингээд дараагийн хэдэн 7 хоногийн турш Лора бол ухаангүй хിവэрэ байсан ч гэсэн би энэ аажмаар дээрдэж ерөнхийдөө бүх шинж тэмдэг нь буцаж сэргэх боломжтойг нь илтгэжсэн. За ингэж байжгаад 5 сарын 16-ны өдөр буюу одоо Ослоос хойш 20 дахь өдөр Лора ухаан орсон байгаа. За ухаан орох үеэр бол оюун санаа нь хэвэн юм шиг байдалтай. Гэр бүлийнх нь Лораг сэргэсэнд бол итгэж чадахгүй маш их баяртай байсан. Ингээд дараагийн өдрүүдэд Лорагийн бие улам бүр сэргэж, дээрдэж, зарим мөчөө хөдөлгөөх, за орон дээрээ одоо бага хэмжээгээр ингээд өндөөж суух чадвартай болж эхэлсэн. Оюун санааны хувьд ч бас дээрдэж байгаа юм шиг санагдчихсэн ч гэсэн түүний зарим нэг үйлдэл нь одоо эмчнэр болон гэр бүлийнхнийг Лорагийн тарих үнэхээр хэвэн байна уу гэсэн асуулт руу хөтлөжсэн юм. 5 сарын 22-ны 1 дахь өдөр Лора ухаан орсноос одоо яг 1-7 хоногийн дараа эмнэлгийн орон дээрээ тэр бол сууж исэн. За дэрэгд нь бол эмч нь за бас тэгээд гэр бүлийнх нь хамт байсан. Тэгсэн чинь эмч нь болохоор түнд нэг харандаа өгөөд за өмнө нь нэг цаас тавиад нэг үг бичгийг хүссэн байгаа. За тухайн үг нь бол Лорагийн одоо маш сайн мэдэх ёстой, зөв бичиж чадах ёстой тийм үг байсан. Лора бол баг зэрэг толгой дохиод юу хийх ёстойгоо ойлгосон гэдгээ илэрхийлчихэд тэгээд дараа нь бол маш одоо болгоомжтой хөдөлгөж ядсан гараараа харандааг бариад үг бичиж эхэлсэн. За бичснийхэн дараа эмч бол ямар ч утгагүй буруу зүйл бичсэн гэдгийг нь харсан. Тэгээ эмч болохоор Лораг ахаад нэг бичээрэй гэж хэлсэн. Хоёр дахь удаага бичихтэй Лора бол бүр их хичээж урдны үгээ дахиад бичсэн байна. За тэгээ эмч Лора руу хараад түүний тархины гэмтэл бидний бодсноос илүү одоо хүнд юм биш үстэй гэж анхандаа бол бодчихсон байна. За гэхдээ өрөөнд байгаа бүх хүн бол удалгүй бүх зүйлийг ойлгож эхэлсэн. За асуудал нь бол тархины гэмтэл биш. За энэ бүхний цаана бол хамаагүй том зүйл оршиж исэн. 2006 оны 4 сарын 26-нд осол гарснаас бүр хэдхэн минутын дараа анхны тусламжийн баг ослын газар ажиллаад хэн нь амьд уу, хэн нь нас барсан болохыг тогтоохоор хичээж исэн. За тэд бол Лораг замын хажууд амьд тавих шахам хэвтэж байхад нь олж хараад шууд түүн рүү яарч очисон. За тэгээд насилкэн дээр бол хэвтүүлээд хажууд нь байсан цүнхийг нь бас авсан. За цүнхэнд нь болохоор түүний жолооны өмнөх нь байсан мөлий. За бүгдийг нь хамтд нь түргэн тусламжийн машинд хийгээд эмнэлэг рүү авч явсан. Лора эмнэлэгт явж очисон даруйд нь цүнхэнд нь байсан жолооны өмнөхийг нь хараад түүнийг бол Lora Van Ryn гэж тодорхойлсон. За дараа нь бол шууд түүний биеийг толгооноос нь одоо бүр хөл хүртэл гипсдэж боож эхэлсэн. Дараах 7 хоногудад болтуудыг нь аажмаар тайлж эхлэх үеэр ослын улмаас Lora-гийн гадаад төрх, за ялангуяа бүр ингээд шүд нь бол маш их өөрчлөгдсөн байгааг бүгд анзаарч эхэлсэн юм. Шүд нь болохоор бүгд шахуу нэг тийшээгээ шилжчихсэн юм шиг байдалтай харагдчихсан. Ийм хүнд осолд орсон болохоор гадаад төрх нь яаж өөрчлөгдөх нь огт хамаагүй амьд байгаа гэдэг нь хамгийн чухал гэж гэр бүлийнх нь бодож исэн. Гэхдээ 5 сарын 22-ны 1 дахь өдөр Лорад харандаа цаас өгөөд нэрээ бичээрэй гэж хэлсэн чинь Лора биш харин Whitney гэж тэрэн дээр нь бичсэн байсан. За ингээд энэ мөчөд маш том одоо алдаа гарсан гэдгийг бүгд ойлгосон. За энэ бүх хугацаанд үнэхээр хинч анзаараагүй байсан. Эмнэлгийн орон дээр харандаа цаас бариад сууж исэн бүсгүй 22 настай Лора биш харин 18 настай Whitney байсан маа. Ослын үеэр амьдрал өхлийн зааг дээр байх үед нь тусламжийнхан хажууд нь байсан цүнхийг түүний цүнх гэж андуураад аваа явсан байсан. За тэгээ жолооны өмнөлхийг нь хараад насилкэн дээр хэвтчихсэн Лораг бас харснаа үнэмлэхнийхээ зурагтай адилхан байна гэж үзээд за тэгээд Lora гэж шууд дүгнэхэд хүрсэн юм. Whitney цаасан дээр өөрийн нэрийг бичснээс хойш 7 хоногийн дараа за энэ бол үнэхээр одоо хүн андуурагдсан тохиолдол байсан гэдгийг албан ёсоор баталсан. Ингээд дахиад нэг удаа Whitney-гийн ар гэрийнхэн шүн дунд Grand тойргийн шүүх шинжээ чимчээс дуудлага хүлээж авсан. Танаа охин ослоор нас бараагүй. Тэр амьд байна. Тэр одоо Grand Rapids хотод та нарыг хүлээж ийн гэж хэлсэн маа. Энэ мэдээг сонсоод мэдээж Sarah-гийн гэр бүл бол бүр шоконд орсон. Яг л одоо зүүдэлж байгаа юм шиг үнэн байгаасаа гэж хүсчихсэн ч итгэхэд үнэхээр хэцүү, хитрхи сайхан мэдээ байсан. За тэд бол аль хэдийнэ Whitney-гийн оршуулах ёслолыг хийчихсэн байсан. Гэхдээ авсыг нь хаалттай байлгасан болохоор царайг нь сүүлчийн удаа ч гэсэн харж чадаагүй гэд тэрэндээ бол маш их шаналж исэн маа. Ингээд Sarah-гийн гэр бүлийнхэн хамгийн эхний онгоцоор Grand Rapids руу нисээд эмнэлгийн өрөөнд явж орсон. Эмнэлгийн орон дээр үнэхээр Whitney сууж исэн. За орж ирсэн даруйд нь
гараа сунгаж, уйлж тэр мөчийг бол юутайч зүрлэх аргагүй байсан. Энэ бүх үйл явдал Саракийн гэр бүлийн хувьд үнэхээр гайхамшиг байсан. Харин Лорагийн ар гэрийнхний хувьд хар дарсан зүйл шиг санагдчихсэн. Лорагийн гэрийнхний хамгийн ихний анзаарсан зүйл шүдэн байсан гэдээ ярьжсэн. Тэгээд тэр талаар ойр тойрныхондоо болон эмчит хандаж өөртөө бол ярьсан ба. За тэгсэн чинь бараг бүх хүн шахуу ийм том хэмжээний осолд орсон хүмүүсийн гадаад төрөх замун ааш зананд хүртэл эрс өөрчлөгдөх нь маш хэвийн үзэгдэл гэж дахин хэлсээр байсан маа. Тийм болохоор Лорагийн эцэг их дотроо байсан эргэлзээгээ түр хоошин тавиад охиныхоо биеийг хасарч эдгэрхт нь бүх анхаарлаа хандуулсаар байсан. За ингээд энэ том андуурлыг олж мэдснээс хэд хоногийн дараа Уитнигийн нэр бүхий чулуун дурсгал доор Гейлорд хотод оршуулсан байсан Лорагийн цогцыг газар доороос гаргаад Каледония хот руу зөөвөрлсөн юм. Ингээд Лорагийн ар гэрийнхэн охиндоо ёс төртөө жинхэнэ оршуулгын ёслолыг нь үйлдэж чадсан. Уитни Лора хоёр зөвхөн Форт Уэйн хотод болсон сайн дурын ажилд оролцох үеэр л богинохон хугацаанд танилцсан ч гэсэн энэ нэмэгнэлт явдлаас хойш хоёр гэр бүл салшгүй холбоотой болсон юм. 2 жилийн дараа буюу 2008 онд Лора болон Уитнигийн гэр бүлийнхэн энэхүү аимшигтай зүйлийг туулж өнгөрүүлсэн явдлаа өөрсдийн өнцгөөс өгүүлсэн хамтарсан номоо бичиж гаргасан юм. За ном нь болохоор Mistaken Identity, Two Families, One Survivor, Unwavering Hope буюу алдаж таньсан нь хоёр гэр бүл ганц амьд үлдсэн хүн тасралтгүй итгэл найдвар гэж нэрлэсэн юм байна. За мөн тухайн жил нь Ослын 2 жилийн ой буюу 4 сарын 26-нд Тейлор их сургууль 5 хохирогчийн дурсгалд зориулсан сүмийг байгуулад нээлттэй хийсэн юм. Ослын дараа Индиана мужи зам тээврийн ослын үеэрх хохирогчдыг таних тогтолцоо мөн дүрм журмаа шинжилж хүнийг буруу таньж тогтоох явдал дахиж гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. За харин тухайн томоохон ослыг үүсгэсэн нөгөө ачааны машины жолооч Роберт Спенсер гэдэг хүн болохоор 4 жилийн хорхял сонссон юм. За ингээд ийм нэг маш том твисттэй болсон явдал байна. За энэ болсон явдлыг сонсоод жолооны ард зүгэрмэглэх, унтах, за эсвэл хурд хэтрүүлж явах гэдэг айлч газар маш эрсдэлтэй талаар шууд бодож илаа. Ер нь бол хамгийн аюултай тээврийн хэрэгслийн статистик судалгаан дээр нэгт бол мотоцикл, хоёрт том оврын ачааны машин, гуравт SUV болон пикап төрлийн машин, дөрөвт нь болохоор жинэн хөнгөн автомашин буюу Монголд их байдаг Prius шиг төрлийн тийм хөнгөн машинууд ордог гэдгийг Америкийн нэгдсэн улсын үндэсний авто замын хөтөлбөрийн аюулгүй байдлын албаны хийсэн судалгаан дээр дурдсан байсан. За ингээд өнөөдрийн богинохон ч гэсэн сонирхолтой дугаартай хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Та бүхэн лайк товчийг битгий 50 байлгаарай. Улаастал нь дараад сувгаа дэмжээрэй. Хэдүүлээ хагасаа өдөр TikTok дээр нэлээд шууган тарьсан том хэрэгээр эргээд уулзъя. Тэр хүртэл түр баяртай сонсогчдоо.